энэ сэдвээр та бүгдтэй эзний ивэлийг хуваалцахыг хүсэж байна. Бурхан бол жинхэнэ бодтой бурхан бөгөөд энэ ертөнцөөс хуурамч шүтээнүүд бол маш их байдаг. Дандаа хүний гараар бүтээгдсэн тэр маш олон хуурамч шүтээнүүд дотроос нэгийг сонгон бол бид нар бол итгэж байгаа гэж хэлж байгаа юм биш шүү. Харин жинхэнэ бурхан гэдэг маань бурханы үгийг маш тодорхой харах юм бол бүтээгч бурхан. Бидний итгэж байгаа бурхан гэдэг маань жинхэнэ бүтээгч бурхан. Харин бусад хуурамч бүтээлүүд нь бол бүтээлээ. Тэгэхээр бид нар энийг сайн ялгаж салгаж ойлгохгүй байх юм бол итгэлийн амьдрал бол хоосон амьдралаар амьдарч байна. Тэгэхээр бидний итгэдэг бурхан бол бүр онцгой цор ганц бурхан бөгөөд цор ганц өөрөөрөө оршигч бурхан. Амен. Жинхэнэ бурхан гэдэг маань тэр бүхэл бүтээл болсон тэр хуурамч шүтээнүүдийг бол захирдаг бурхан. Ямар бурхан бэ гэдгийг бид нар сайн мэдэн. Түүний амлалт, түүний хийсэн бүхэл зүйлүүдийг бид нар их дагаж үйлдэн. Бурхан бидэнд үгээ өгсөн. Тэр үгийн дагуу дуулууртай байж хийж байгаа нэгэнд цорын ганц үгээ харамлалгүй өгсөн. Бөгөөд амлсан бөгөөд бидэнд бурханд үйлчилнэ. Бурханд найднаа. Энэ бол итгэлийн амьдрал. Миний хүслийн дагуу үйлчлэл, миний өөрийнхөө зүрх сэтгэлийн дагуу үйлчлэх биш ээ. Би өөрийнхөө хүслэх дотор найдах биш, харин Бурханы үгийн дагуу хийж үйлдэнэ. Яагаад тэр бол гайхамшигтай цор ганц үнэн Бурхан учраас түүний үг өөрчлөгдөхгүй. Амен. Тийм учраас бид нар Бурханыг Аава гэж дууддаг шүү дээ. Аава гэж дуудаж байгаа энэ амьдрал гэдэг маань сүнслэг ертөнц, сүнслэг амьдрал. Амен. Бид нар сүнслэг амьдралаар амьдарч байна. Бурханыг Аава гэж дуудаж байгаа тэр хугацаа болол сүнслэг амьдрал, тэр хэмжээгээрээ түүнд итгэн найдан хайрлаж амьдарч байна. Хүн төрлөختний амьдрал дотор болол бид нар бүтээл учраас Бурхан болох боломжгүй. Харин Бурханы хүүхдүүд шиг, огтуд шиг амьдрах хэрэгтэй. Одоо энэ цаг үед Израилийн ард түмэн эрт үед ч гэсэн мөн адилхан байсан. Израилийн ард түмэн бол Бурханыг Аава гэж дуудах боломжгүй. Тийм болохоор Йохва гэдэг энэ үгийг бол өгсөн. Ягаад хуучин гэрэн дээр Йохва гэдэг үг байгаа юм бэ? Тэгээд энэ дээр бол маш тодорхой ялгагдаж байна шүү дээ. Йохва гэж дуудагдаж байгаа тэр хүмүүс бол бүгд боол байсан. Тэр цаг үед бол Йохва гэж дуудсан тэр хүмүүс бол Бурханы хүүхдүүд гэж дуудагдах боломжгүй. Харин бид нар Бурханы Есүс Христэд итгэснээр ариун сүнсээр дахин төрж Бурханы хүүхдүүд болсон. Учраас Аава гэж дуудана. Бид нар Бурханы хүүхдүүд юм бол Бурханы хүүхдүүд шиг яаж хийх ёстой вэ гэхээр ариун амьдралаар амьдрах хэрэгтэй. Ариун цэвэр амьдралаар амьдрах хэрэгтэй. Амен. Бидний амьдрал дотор хоёр янзын амьдрал байна. Нэг нь болохоор сүнслэг амьдрал өгөөд нэг нь болохоор ертөнцийн амьдрал. Тэгээ бид нар мөн энэ сүнслэг амьдралаар амьдарсан ч гэсэн ертөнцид амьдарч байгаа учраас Бурхан байхгүй байхад бид нар энэ ертөнцийн амьдралаар амьдарч байна шүү дээ. Тэгэхээр энэ ёс суртахууны хувьд ч гэсэн бид нар энэ ертөнцид амьдарч байгаа учраас энэ Есүс Христэд итгэдэг хүмүүс гээд энэ ертөнцийн хүмүүсийн энэ хууль дүрмийг бид нэр сахих хэрэгтэй. Гэхдээ ёс суртахууны амьдралаар амьдрахсан ч гэсэн бид нар Бурханы үгэн дотор бас амьдрах хэрэгтэй. Гэхдээ Бурхан байхгүй ч гэсэн ёс суртахуунаар бол амьдардаг. Харин өөрийнхөө сүнсийг үгүйсгэн, Бурханыг үгүйсгэн сүнслэг амьдралаар амьдрах гэдэг бол боломжгүй. Харин бид нар сүнслэг ертөнцид амьдрна гэдэг нь Бурханыг найдан, Бурханыг хүндлэн, Бурханыг хайрлан, Бурхантай хамт харилцан амьдрахыг хэлж байна. Яагаад гэхээр тэр бол миний сүнсний аав. Бид нар бол сүнсний хүүхдүүд учраас хамт амьдрах хэрэгтэй. Бурхан цорын ганц хүү Есүс Христийг бидэнд илгээж бидний өгсөн тэр сүнснүүдийг аварсан. Есүс Христээр дамжуулаад аварсан. Бид нар дахин төрсөн, сүнсээр төрсөн, Бурханы хүүхэд болсон энэ үе шатууд байна шүү дээ. Тэгэхээр Бурхантай харилцах харилцаа гэдэг маань би Бурханы сүнсний хүүхэд
Бурхан бол миний сүнсний эцэг учраас. Есүс Христ энэ газар дээр ирнэ гэдэг мэн бид нарыг бол энэ ёс суртахууны үед сайн амьдраарай гэж хэлж ирсэн юм биш ээ. Харин миний сүнсний төлөө ирсэн. Тийм учраас энэ завхрал гэдэг мэн юу вэ гэхээр муу сүнсний дотор байгаа бүх хүн завхарсан. Харин бидний хувьд Бурхны дотор байгаа хүүхдүүд бид нар Есүс Христэд итгэснээр Бурхны хүүхдүүд болсон. Харин энэ завхарсан энэ завхрал гэдэг мань энэ муу сүнс диавол дотор байна. Диавол муу сүнс болоод Бурханд үйлчилж байсан Люцифер гэдэг тэнгэр элч байсан бөгөөд Бурхны үгэнд дуулуургүй байснараа тэр бол завхарч Бурхны эсрэг тал зогссон диавол сатан болсон шүү дээ. Тэгэхээр бид нар болвол түүнийг дагж байсан. Тэр муу сүнсний тэр хийж байсан хүүхдүүд муу сүнсний зүйлүүдийг бид нар ч гэсэн даган түүн дотор хамт байсан. Бурхны үг эсэргүүцсэн Бурхны үгийн дотор дуулуургүй байж бид нар бол муу сүнсний хүүхдүүд байсан. Харин тэр завхарсан нэгний үгийг сонсож байгаа тэр нэгэн бол завхарсан нэгэн. Муу сүнс гэдэг мань Бурхны үгийг эсэргүүцсэн гуйлан Бурхны үгийг болвол өөрчилж байгаа нэгэн завхарсан нэгэн. Харин бид нар бол хинбэ гэхээр тэр завхарсан нэгний дотор бол даган түүний дотор завхарсан хүмүүс байсан. Харин бид нар итгэлийн амьдралаар сайн амьдрах хэрэгтэй. Дараа нь дахиад би хэлнэ. Би тэгээгүй ч гэсэн тэр үгийг сонсоод дагаж явж байгаа хүн байна. Тэр үгэн дотор бас хамт болвол бас зогсож байгаа хүн байна. Тэгэхээр итгэлийн амьдрал гэдэг маань ерөөсөө яг хоёр хуваагдах хэрэгтэй. Майкаут гэдэг энэ хөдөлгөөн яагаад хэрэгтэй юм бэ гэхээр пастор хүний хувьд бол ямар нэгэн тийм урсгал гэж бол байх ёсгүй. Пастор хүний дотор бүгд адилхан амьдарч байгаа юм чинь тэр энэ урсгалууд гэж энэ бол ертөнцид хэлж байгаа тийм зүйлүүд учраас энэ Библиэлд бол ерөөсөө тийм урсгал бол байхгүй. За бурхан болоод жинхэнэ бурхан. Бид нар бол диаволын хүүхдүүд биш, диаволыг дагаж явж байгаа хүүхдүүд биш, түүний дагаж явж байгаа хүүхдүүд биш ээ. Яагаад тэгэхээр бид нар бол жинхэнэ бурхан болсон Бурханы дотор аврагдан түүний үг болон түүний бидэнд өгсөн үгийг бид нар дагаа явж бидний сүнсийг удирдах байгаа түүний бид нар дагаж хийж үлдэж байна. Энэ бол Бурханы хүүхдүүд. Тэгэхээр бид нар диаволын дотор байгаа ш харин бид нар Есүс Христээр дамжуулаад Бурханы дотор байгаа Бурханы хүүхдүүд. Бурхан миний ертөнцид онцгой тэр сүнсийг өгч тэр сүнслэг амьдралаар амьдрах тэр найдварыг биднэрт өгсөн. Бид нар өнөхөр энэ сүнслэг амьдралаар сайн амьдрах хэрэгтэй. Хэрвээ та бүгд энэ зүйлд анхаарахгүй байх юм бол итгэлийн амьдралд би бол Есүст итгэсэн авсан үгээр бол хангалттай гэж болохгүй. Харин Есүс Христэд итгэн аврал авсан итгэр тэр зүгээр байх биш. Ивэл болон үнэн. Есүс Христод үнэн Есүс Христээр дамжуулаад бид нар ивэлийг авсан бол үнэн дотор удирдуулах хэрэгтэй бөгөөд энэ бол шинэ гэрээний итгэгч нарт өгсөн үг байна. Тэгэхээр бидний хувьд биднэрт энэ зан характер гэж байна. Энэ зан характерыг бохирдуулж байгаа зүйл юу вэ гэхээр хоёр зүйл байна. Миний зан характерыг бохирдуулж байгаа зүйл юу? Миний сүнсийг бохирдуулж байгаа зүйл юу вэ? Ерөөсөө энэ гол төв нь энд байна. Тэгэхээр бидний амаар орсон бол хүнийг бохирдуулахгүй, хүнийг харин хүний амнаас гарсан зүйл хүнийг бохирдуулна гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүнээс гарч байгаа тэр үг юу вэ гэхээр хүний зүрхэн дотор бодол санаагаар дамжуулаа шунал хүсэл тачаал тийм нүгэл өвлдөж байна шүү дээ. Тэгэхээр бид нарт бас гарч байгаа энэ шунал бузар тачаал хүслүүд гэдэг маань хүнээс гардаг бөгөөд энэ бол хүнийг бохирдолдог байна.
그러면 사람의 영혼을 괴롭게 하는 것이 За 무엇인가? тэгэхээр хүний сүнсийг 구속받은 бохирддаг зүйл юу вэ гэхээр хуурамч шүү дээ. 영혼이 저와 여러분들 다 Бид 구속받았잖아요. нар бол энэ гэм нүглээс уучлагдсан хүмүүс. Есүс Христийн цусаар бид нар уучлалыг авсан итгэгч нар харин итгэгч хүн дахил өргөх юм бол миний сүнс бохирл болно. Мэдсэн ч мэдээгүй ч. Тэгэхээр бид нар энийг мэдэх ёстой юу, мэдэхгүй ёстой юу? 다른 칼럼을 제가 보냈었다가 아니구나. 지금 내일 후일인가 추석이죠. За тэгээ 9 сарын 9-нд болохоор уртсын баяр учраас би энэ өчигдөр номлохоос номлолоо солиод өнөөдөр энэ номлолыг хийж байна. 우리가 많은 숫자는 아니지만 그래도 За бидний хувьд бол олон тоо биш. Гэхдээ бид нар бол жижиг сүм чуулганч гэсэн бурхныг бол агуу ажлыг хийж байгаа сүм чуулган. Америкт байгаа Имануэль чуулган болон Солонгост байгаа Имануэль чуулган бурхны ажлуудыг бол гайхамшигтай хийж байна. Тийм учраас бид нар миний сүнс бохир болоод энэ дахил бол өргөж болохгүй нэ шүү дээ. Тэгэхээр миний сүнс болон миний зан характер цэвэр байх хэрэгтэй. Миний сүнс зан характер бохир болно гэдэг миний дахил өргөхийг хэлж байна. Хуурам шүтэнд. Тэгэхээр тэгж болохгүй. За Анянжа авралын зар тарагч бол нас орсон. Манай сүм чуулганд бол 3 жил үйлчилсэн. Гайхамшигтай итгэвч байсан. 81 настай болно явсан. За би бол тэр ажил явдалд нь яваад ирлээ хагас сайдар. Миний дотор бол жоохон зүрхсэл хэцүү зүйл байсан. Юу вэ гэхээр тэнд очисон. За түүний хажууд Бэрн байсан. Ахлагч нартай мэндэлсэн. За тэгээд энэ пастор би юу гэж хэлсэн бэ гэхээр тэнд тэгээд ширээ зассан байсан. За тэгээ би ерөөсөө цэцэг тавиад явъя гэж хэлсэн. Гэтэл тэнд байсан хүмүүс болохоор тэр итгэгч нар байсан. Итгэгч нар ярьж байгаа зүйл. Тэгээ хүмүүс хоорондоо ярьж байгаа нь болохоор би тэр зургийн өмнө очиод мөргөх юм уу яах юм гэж хоорондоо асуугаал холион бантан болсон. Тэгэхээр бид нар бол ерөөсөө тийм зургийн өмнө бол тэгж хийхгүйгэж мэдэхгүй байна гэдэг нь маш харамсалтай байна шүү дээ. Тэгээд тэнд бүр ширээ засаа тавьчихсан байсан. Тэнд бол тэгээд ширээ засах чирэг байхгүй болохчгүй. За тэгээд түүний зургийг бол гадаа тавьсан байсан. За тэнд болохоор хүндэтгэл мөргөл өргөхөөр тэгж байрыг зассан бол хичнээн сайхан байлаа. Тэдний түүний хүүхдүүд нь зогсож байсан. Шинийн өдөр хүүхдүүд бол сум чуулганд явдаг хүүхдүүд бүгдөөрэнд нь гар тавиад залбирсан. За тэгээд цэцэг тавиад би гарч ирсэн. Та бүгд бодоод үзээрэй. За тэнд Анянжагийн авралын зар тараагчийн тэр зургийн өмнө би зогсоод тэгээд залбирна. Энэ бол үнэхээр инээдтэй шүү дээ. Тэнд бол зогсох чирэг байхгүй. Та бүгд хэлээрэй. Ийм зүйлүүдийг буруу хийснээрээ бидний сүнс бохир болно. Тэгэхээр бид нар энийг бол сайн тодорхой ойлгон мэдэн хийх хэрэгтэй. За тэгээд би бол энэ дээр материал бэлдэж ирсэн. За тэгээд Гитлэл номын 23-аас 6 чи надаас өөр бурхантай миний өмнө байж болохгүй. Өөртөө зориулан шүтэн бас дээр тэнгэрт доор газар доорх усан дах ямар нэгэн дүрсийг бүүхий. Тэдэнд чи бүү мөрөг бүү үйлчил учир нь чиний бурхан эзэн хартай бурхан бөгөөд намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцэн шийтгэлийг 3-4 дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл би буулгана. Харин намайг хайрлаж миний тушаалыг сахигчдад 1000 үед нь хүртэл хайр инэрлээ үзүүлнэ. Амен. Гитлэл номын 23-аас 6 шүү. Та бүгд үнэхээр 1000 үедээ өрөөтгий хүсч байл амен гэж хэлэхгүй. Амен. Тэгэхээр энэ 3-4 төр гэдэг маань 100 жил. Энэ 100 жилийн дотор бол маш хэцүү зүйлүүд ирнэ гэдгийг хэлж байна. Тэгэхээр та бүгд яамаар байна? Энэ бол ямар чухал үг биднэрт хэлсэн байна вэ?
별거 아닌 것 같아도 아닙니다. Юу ч биш юм шиг боловч бол үгүй тийм биш. Бурхан бол хартай бурхан. 하나님의 마음을 Бурханы зүрх сэтгэлийг бол зовоох тийм үйлдэл бид нар хийж болохгүй. Тийм болохоор 자기의 영혼을 тэр өөрийнхөө сүнсийг бид нар энэ дахил өргөж бол Бурханы өмнө бохирлох хэрэг байхгүй. 탐욕과 탐심은 자기의 Шунал хүсэл гэдэг маань 이거는 훈련을 받고 өөрийнх нь мөн чанарыг бохирлж байгаа энэ зүйл бол гэмшээд бид нар бол цэвэр уушлаглыг авна. Бид нар бол энэ зан характерын хувьд бол алдаа гаргасан ч гэсэн Бурханы өмнө гэмшээд өөрчлөгдөн уушлыг авах боломжтой. Би та бүгдэгт хэлж байна. Ямар нэг ёс суртахууны тал дээр бид нар буруу зүйл хийсэн бол тэр хүнийг бол сайн дасгаж сургал хийхэд болно. Тэгээ бидний өөрчлөлт гэдэг маань шинэ гэрэн дээр харах юм бол 변화가 아닙니다. 연속 변화입니다. 변화가 өөрчлөлт гэдэг маань 되는 겁니다. 우리는 бид нар гэмшээд өөрчлөгдөн гэдэг маань үнэхээр дахиж тэр гэм нүглийг хийхгүй байна гэдгийг хэлж байна. Тэгээ тэр өдөр эзний өмнө очих тэр өдрийг хүртэл бид нар өөрчлөгдөн тэр шунал хүсэлд ачаад тэр болгоныг бол бид нар үгээр дамжуулаад бид нар өөрчлөгдөн үнийг бол ерөөсөө үгүй болох хэрэгтэй. Тэгэхээр бидний сүнс гэдэг маань дахлаар дамжуулаад өөрийнхөө сүнсийг бохирсон учраас энэ дэр юу ирж байна гэхээр Бурханы хараал 3 4 дэх үед чинь ирнэ гэж хэлж байна шүү дээ. 3 4 дэх үед чинь ирнэ гэж хэлж байна. 100 жил 3 4 дэх үе гэдэг маань энэ жилээр харах юм бол 100 жил дотор л энэ болгоно хийн. Тэгэхээр бидний хувьд энэ хуурам шүтэнүүд гэдэг маань ямар буруу зүйлүүд вэ гэдгийг бид нар сайн ойлгох хэрэгтэй. Шарын шашин, бөөгийн шашин энэ хуурам шүтэнүүдийн өмнө та бүгдийг бүү мөргөөрэй, бүү очоорой гэдгийг хэлж байна. Тэгэхээр бид нар болон бидний би болон итгэлийн амьдрал гэдэг нь би болон миний өөр удамд мянган үедээ ерөөлийг авахын тулд итгэлийн амьдралаар амьдарч байна шүү дээ. Тэгэхээр Бурханыг баярлуулахгүй энэ зүйлүүдийг та бүгдийг бүү хийгээсэй гэж хүсэж байна. За энэ болохоор Илч 1-р Коринтын 10:14 дээр тиймд хайртууд минь шүтэн шүтлгээс зайл гэж Илч Паулын хувьд бол хэлж байна. Дахиад уншицгаая. 1-р Коринтын 10:14 дээр тиймд хайртууд минь шүтэн шүтлгээс зайл. Амен. Шүтэн шүтлгээс зайлцгаая, зүхтаацгах. Бүр онцгой бол нас орсон хүн дээр очиод та бүгд хичнээн тэр хүмүүс муу хэлж байсан ч гэсэн Бурханыг баярлуулах хэрэгтэй. Миний хувьд ч гэсэн хүмүүсийн өмнө маш их буруу үгийг сонсч байсан. Зүгээр л тэр оршуулгын газар чи би нэг эргэл ирсэн гэтэл тэр пастор яаж ган гэж хэлээд байсан. Тэр бол хамаагүй. Яагаад тэгэхээр миний хувьд хүмүүсийн зүрх сэтгэлийг баярлуулах юм уу? Би харин Бурханыг баярлуулах уу? Миний хүзүүнд хутга орж ирсэн ч гэсэн би Бурханыг баярлуулахаас биш хүмүүсийг баярлуулахгүй. Яагаад би бол сүнснийхээ төлөө би өөрийнхөө өөр удмынхаа төлөө амьдрах хэрэгтэй учраас өгсөн хүний өмнө очиод мөргөөдөж болохгүй. Изекэл номын 14:3-ыг бүгдээрээ уншицгаая. Та бүгдийг анхааран сонсохыг хүсэж байна. Хүний хөө энэ хүмүүсийн зүрхэнд шүтэнүүдээ залснараа хитэнцийнхээ бүдрэх чулууг нүүрнийх яг өмнө тавьсан атал би ер нь тэднэр асуугдах ёстой гэж үү. За хүний хөө энэ хүмүүс зүрхэндээ шүтэнүүдээ залснараа хитэнцийнхээ бүдрэх чулууг нүүрнийхээ яг өмнө тавьсан атал би ер нь тэднэр асуугдах ёстой гэж үү. Тэгэхээр жинхэнэ бодитоор би тэр шүтэн шүтэж байна шүү дээ. Тэгээд энд болохоор хүмүүсийн зүрх сэтгэл дотор бол маш их хурамштай байдаг. Нэр хүндийн төлөө. Тэгээд Америкийг ч гэсэн харах юм бол улс төрийг ч гэсэн харах юм бол улс төрийнхээ төлөө болоод ажиллаж байгаа хүмүүс хичнээн хүн байна. За тэгээд нэг хүн болохоор нэг сүм чуулганд явж байгаадаа өндөр байр дээр очисон улсыг хэрлэн хөөж их хурлын гишүүн болчиход би болохоор цаггүй болохоор энэ сүм чуулганд очиж чадахгүй нэ гэж яриад байдаг. Гэтэл энэ цагт энэ ертөнцийн цаг хэний төлөө энэ ертөнц бол амархан шүү дээ. Өөрийнхөө махбодын төлөө энэ ертөнцээр амьдарч байгаа боловч энэ хугацаа бол дуусна. Мөнхийн тэр цаг хугацаа мөнхийн улсыг бодохгүй тэр өөрийнхөө сүнсний төлөө цаг алгаа гэдгийг хэлж байна. Тэгэхээр ийм хүний зүрх сэтгэл дотор бол шүтэн нэг бол хүлээн авсан байна. Тэгэхээр би энд асуудах ёстой юу гэж хэлж байна. Тийм болохоор бид нар өөрсдийнхөө сүнсийг ариун
болгосон түүний төлөө бид нар итгэлийн амьдралаар бол маш сайн амьдрах хэрэгтэй бөгөөд би өөрийнхөө сүнсний төлөө үр удмынхаа төлөө сайн амьдрах хэрэгтэй. 9 сарын 9-ээс ургацын баяр болно. Энд солонгосууд бол маш их өгсөн хүний өмнө ширээ засдаг. Өнөөдөр Библийг унших юм болоод дахил болон үнэхээр тэр өгсөн хүний өмнө гашуудаа гэж хэлж байна. За өнөөдөр бид нар энд харж байна шүү дээ. Бурханд бас харин чөтгөрүүдэд тэгээд дахдаг юм нь юу юм? Чөтгөрүүд дахдаг гэж байна шүү дээ. Бүгдөө дахиад уншъя. Тиймээс би юу гэж хэлэх вэ? Шүтээнүүдэд өргөсөн юмсан юу юм бэ? Шүтэн нь юу юм бэ? Тэгэж дахдаг юм. Бисийг тэд Бурханд бус харин чөтгөрүүд дахдаг ажээ та нар чөтгөрүүдээс хуваалцдаг болоосай гэж би хүсэхгүй байна. Дуулал номын 106-гийн 28-ыг харъя. Тэд Баал Пертэй нийлж үхэгсдийн дахлыг идэжээ. Дуулал 106-гийн 28. Дахил нь хинд гинөө? Үхэгсдийн төлөө гэж хэлж байна энэ дэр. Өгсөн хүний төлөө, өгсөн хүний сүнс хязгаарч босч ирээд идэхгүй шүү дээ. Тэгээд энэ дахил гэдэг мэн чөтгөрүүдэд хийдэг. Тэгсэн юм бол энэ дахил гэдэг нь үхэгсдийн төлөө хийж байна шүү дээ. Үхэгсдийн дахлыг идэжээ. Тэгэхээр бид нар энэ дахлаар дамжуулаад миний сүнс бохор болноо. Миний сүнс бол бохиртно. Тэгээд маш том сүнсний асуудалтай газар очиод бид нар тэнд очиод мөрөх юм болвол болохгүй. За би өнгөрсөн хугацаанд за хэн гэж бодвол тэр хүний нэрийг бол хэлэхгүй. За тэгээд 2 хүн байсан. Ахлагч тэгтээ улс төрд бол нэр нь гарсан тэр хүмүүсийн итгэл мундаг гэж би харж байлаа. Хоором шүтөөний өмнө очиод би тэр хүмүүсийг хөдөлж байгааг хараад шууд шоконд орсон. За тэр хүний бол энэ ертөнцид амьдарч байгаа байдал нь бол гайхамшигтай харин Бурхны өмнө шууд 0. Бурхан бол баярлахгүй. За тэгээд тэр хүн бол ерөнхийлөгч болоогүй. Миний хувьд бол тэр улс төрч биш шүү гарах хэрэгтэй юм шиг надад санагдсан. Тэгэхээр бид нар итгэлийн амьдралаар бол маш тодорхой зөв сайн амьдрах хэрэгтэй. Аамен. Тэгэхээр эндээс бол ерөөсөө хуваагдах хэрэгтэй. Тэгэхээр энэ ертөнцөө Бурхан уу? Ерөөсөө л энэ хоёр бид нар яагаад завхарч байна гэхээр Бурханд бүрэн төгс итгэлийн амьдралаар амьдарч чадахгүй байгаагаасаа болоод Бурхантай бол өгсөн хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцаж байна. Гэтэл Бурхан чи амьд Бурхан шүү дээ. Бурхан бол гал халуун тэр гал шиг нүдээр биднийг харж байхад Бурхантай харилцахтай. Үнэхээр Бурханыг бол амьд Бурхантай харилцаж байгаа ширн өгсөн хүнтэй харилцаж байгаа юм шиг Бурхантай тэгж харилцаж болохгүй. Тэгэхээр бидний хийж байгаа яриа, хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг бүх зүйл гэдэг мэн дараа нь болвол энэ бүгд Бурханы өмнө шүүгдэнэ гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. Өгсөн хүн гэдэг мэн өгсөн хүн бол хүнийг хизээч харахгүй шүү дээ. Хичнээн өгсөн хүн энд бид нар үйлчилсэн ч гэсэн тэр бол бид нар ямар ч хэрэг байхгүй. Бид нар тэр өгсөн хүний өмнө идээд засаалаа. Тэгээл тэр өгсөн хүний сүнс ирээл хоол идэнэ. Тэр бол худлаа. Ягаад тэр сүнс бол юм идэхгүй махбод бол өгсөн учраас идэх арга байхгүй. Тэг өөрийнх нь сүнсэн ч тус болохгүй. Өөрийнх нь өөр удамд бол ерөөсөө ямар ч тус болохгүй тэр зүйлүүдийг бүү хийгээрэй. Тэгээд солонгос жоохон гайгүй амьдралтай болсон чинь бодо сони маш хийдэг юмнуудын зураг телевизээр их гараад байдаг болчихсон байна. Сүмчуулган гэдэг маань эхнийг нь зогсох хэрэгтэй. Итгэдэггүй хүмүүс бол яг ч аргагүй. Гэхдээ итгэдэг хүн та бид бүгд болоод ийм буруу үйлдэл хийж болохгүй. За Христэд итгэдэг хүмүүст
За 세상을 떠나는 순간에 миний гэр бүлийн хүн болон би болон энэ ертөнцийн хамт гэр бүл болоод амьдарч байна. Би энд өвөхөд болвол 이 사람을 만나는 것도 아니고 би бол дахиад их нартайгаа мөнхийн усад очиод эхнэр нөхөр болж дахиж уулзах юм биш ээ. Хүүхдүүд ч гэсэн мөн адилхан энэ ертөнцид байхдаа л нөхөр эхнэр хүүхдүүд харин мөнхийн усад очих юм бол ерөөсөө яг адилхан нэг игнэнд Есүсийн дотор бид нар бол нэг ах дүүс болно. Есүсийг харж Есүс бол миний аврагч намайг удирдах байгаа миний нөхөр би бол түүний сүт бүсгүй гэж нэг байрнаас зогсохоос биш. Харин энэ газар дээр бид нар амьдрахдаа ах дүү болон эцэг их хүүхдүүдээ. Тэгэхээр бид нар тэр өгсөн хүнийг бол бид нар яах ч арга байхгүй шүү дээ. Нас барсан хүн. За тэгэхээр миний хайртай эцэг их энэ ертөнцөөс явлаа. Есүст итгэж явлаа гэхэд хэний өвөртөө гэхээр Есүсийн өвөрт очин шүү дээ. Харин итгэдэггүй хүмүүс бол тэгж чадахгүй. Тэгэхээр бид нар тэр өнгөрсөн хүний араас уйлж гашуудаал, дурсаал, идээсаал байх хэрэг бол байхгүй. Мэдээж бид нар махбодын хувьд намайг төрүүлсэн учраас бидний хувьд бол зүрх сэтгэл өвдөн харамсмаар гэсэн ч гэсэн тэр хүн бол жинхэнэ мөнхийн улс руу явж байгаад бид нар баярлах хэрэгтэй бөгөөд харин бидний хувьд бол энэ ертөнцид эцэг ихтэй сайн үйлчилж байх юм бол үнэхээр сайн хүүхдүүд болно. Амьд байхад нь. Тэгэхээр бид нар бол ерөөсөө өвөг эцэг өнгөрсөн тэр хүмүүст бол үйлчлэх хэрэг байхгүй. Харин дурсан санж болно. Тэр хүн бол Есүс сайн итгэж тэр Есүст итгэсэн тэр итгэлийн амьдралыг биднэрт өгөөд явсан болвол миний ээж аав гайхамшигтай итгэлээр бол ингэ сайн амьдарч байсан. Надад ингэж тусалж байсан гэж бол дурсан санж ярих болно. Харин түүнд бүүлчлээ. Дурсан сансан ч гэсэн түүний өмнө хуурам шүтэн шүтэж байгаа юм шиг дахил өргөж болохгүй. Авраам, Исаак, Яаковын бурхан минь гээд Израилийн атом бол тэр өвөг эцэгээ бол дурсан санж байсан. Тэдний хувьд ямар гайхамшигтай итгэлтэй байсан бэ гэхээр тэр итгэлийг бид нар хүлээн аав. Авраамын тэр итгэлийг хүлээн аав. Яаков, Исаак Яаков нэг нас ороход бол хүүхдүүд нь бол хизээч түүний юм дахлын ширээ засаагүй шүү дээ. Тэгэхээр зүгээр дурсан санаа. Тэгээд эцэг их дээдсээ бол бид нар дурсан санахад зүгээр дурсан санахгүй ч байсан яг хоо. Манай эмээ байна. За тэгээд тэд нар маань биднэрт юу өгсөн, итгэлээ өгсөн үгүй юу гэж би өөрийнхөө ээжийн талаар бол хаяа болоод би ярьдаг шүү дээ ээжийнхээ талаар. Тэр бол итгэлийн амьдрал түүний ээжийн итгэлийн амьдрал надад маш их нөлөөлсөн учраас би түүнийг бол дурсан сандаг бөгөөд харин би бол ээжийнхээ өмнө дахил бол өргөдгөө харин дурсан санах болон дахил өргөх гэдэг маань маш ялгаатай шүү дээ. Бид нар бол хүүхдүүдтэйгээ хамт хүндэтгэл мөргөл өргөж байна. За тэгээд тэр ургацын баярын өдөр бид нар бурханд хүндэтгэл мөргөл өргөнө. За өнөөдөр би та бүгдэд хэллээ. Хүндэтгэл мөргөл өргөж байгаа бид бүгдийн тэр хүндэтгэл мөргөлийг авч байгаа тэр нэгэн бол бурхан. Харин бид нар бурханы өмнө хүндэтгэл мөргөл өргөхөөс биш харин дахлын ширээ болно. Тийм зүйлүүдийг бол хийж болохгүй харин бид нар бол миний ээж аав ийм хүн байсан, ийм итгэгч байсан гэж бол бид нар бол нэг дурсан санж болно. За бид нар бүгдээ хамт цуглаад ээж аавгаа дурсан санахтаа за энэ хүндэтгэл мөрөглийг бол бурхан хүлээн авна. Тэгээд энэ ертөнцөөс явсан эцэг эхийн үгчийн дор хэрэг байхгүй хүндэтгэл мөргөл гэдэг маань харин үннээр сүнсээр эцэгт мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна. Өөрт нь ийхүү мөргөштийг ирж байна бурхан. Амен. Тэгээд ээж аавгаа дурсан санахтаа бурханы өмнө залбирахтаа эзэм таны өмнө гэр бүл цуглана гэдэг маань таны ивэл ерөөл
таны энэ нэрийг болвол доромжлох юм ямар нэгэн тэгвэл байхгүй байхын төлөө эзэмтэй хамгаалж өгөөрэй. Манай гэр бүл эзэм та өрөөж өгөөч гэх мэтчлэн залбирах хэрэгтэй. За тэгээд хүүхдүүдээс эхлээд настай хүмүүс эзэн таны ивэл ерөөл дотор ариун сүнсээр та хамгаалаач. Бид нар итгэдэг хүмүүстэй бол нөхөрлөхгүй байхад эзэм туслаач. 우리 조상들의 후손들에게 자되게 소원했사오니 За тэгээд бидний өвөг эцэг Бурхны хүслийн дагуу биднэрт итгэлээ үлдээсэн учраас Бурхны хүслийн дагуу хийж үлдэхэд туслаач. За тэгээ манай чи сандаа ахлагч болон тэрний эхнэр бол залбирч байгаад мөнхийн ус руу явлаа гэж бодъё. Тэгэхээр залбир гэдэг минь хүүхдүүд дээр нь биелэх нь байна шүү дээ. Тэгэхээр миний итгэлийн амьдралаа бол өөр хүүхдүүдийнхээ хүүхдүүдэд болоод үлдээж залбирч байх хэрэгтэй. Тэгэхээр тэр хүүхдүүд нөхөр тэр хүмүүсийг явахсны дараа мөнхийн ус руу явахад болоод уйлаад янз бүрийн тэр гашуудлын болон тэр дурсан сонсон зүйлүүдийг бол хийж болохгүй. Тэ дахил өргөж болохгүй. Тэгэх юм бол сүнс чинь бохор болно. Тэгэхээр хүндэтгэл мөргөл гэдэг юм бол Бурханд л өргөж байгаа хүндэтгэл мөргөл амьд оршигч Бурханд харин үлдсэн тэр бид гэр бүлийнх нь болоод итгэлийн амьдралаар нэг гэр бүл болох хэрэгтэй. За ингээд энэ ургацын баяраар бол бүгдөө явах хэрэгтэй. Сайн гайхамшигтай. Тэгэхээр бид нар бол тэр өгсөн хүнийг болоод өгсөн хүний төлөө ширээ заасч болохгүй. Харин итгэлийн тал дээр нь дуурсан санах хэрэгтэй. Харин тэр өгсөн хүнийг дурсан санаж хийж үлдэх юм бол Бурханаас хараалыг авна гэдгийг сайн ойлгож мэдэх хэрэгтэй. 3, 4 үед нь хараана гэж бид нар уншиж байна шүү дээ. Жишээлх юм бол хүүхдүүд нэг аав байна, хүүхдүүднийг буруу зүйл хийлээ. Аавын хувьд бол хэцүү сэтгэл өвдөн. Сэтгэл өвдөх юм бол бүгд бол хэцүү байдалд орно. Тэгэхээр Бурханы хувьд ч гэсэн адилхан. За тэгээ би энэ хоорон шүтэн шүтснээр за зарим ийм нэг хүн байдаг. Тэр өөрөө болвол дахил хийгээгүй ч гэснээр дахил дахиж байгаа хүмүүсийг бол дагаж явж болохгүй, хамт байж болохгүй. Бурхны зүрх сэтгэлийг өвдөхнө. Бурхны зүрх сэтгэлийг өвдөх юм бол өвдгөж болохгүй шүү дээ. Тэгэхээр итгэлийн амьдралаар бид нар амьдрахдаа ямар нэгэн итгэлийн амьдралаар амьдарч явах ямар нэгэн зүйл болохоо байх юм бол бид нар иргэн харах хэрэгтэй бөгөөд би үнэхээр Бурхны дургүй зүйлийг хийсэн байна уу вэ гэдгээ сайн анхааран харах хэрэгтэй. Хэрвээ бид нар Бурхны зүрх сэтгэл дотор тэр буруу зүйл хийсэн болвол энийг гэмшин ирэх хэрэгтэй. Тэгээ бид нар өөрсдөө сүнсийг ариун цэвэр ариун байлгахын тулд яаж хийх ёстой вэ гэхээр Христийн цусаар бид нар бол ариун болсон бидний сүнс Христийн цусаар бид нар бол ариун болсон. Тэгэхээр энэ хуурам шүтэнс бид нар хол байх хэрэгтэй. Бүр хол байх хэрэгтэй. Христийн сүнс Тэгэхээр Христийн биднэрт өгсөн тэр цус хэний цус вэ гэдэг нь Бурханыхаа амин. Миний сүнс Бурханых амин. Бурханы хүм чинь хэний хүслийн дагуу Бурханы хүслийн дагуу хийж үлдэх хэрэгтэй. Гэтэл та бүгд өөрийнхөө хүслийн дагуу хийж байна гэх юм бол энэ Бурханы бол зүрх сэтгэлийг өвдгөж байгаа гэсэн үг ээ. За манай гэр бүл чигдэг гэр бүл байгаа. Та бүгд миний гэрчлэлийг сонссон. 12 настай байхдаа 4-р ангид байхдаа би бол энэ татаж ундаг өвчтөй байсан. Тэгээ би бол бүхэл бөмбөгийн тамирчин байсан. 5-р анги хүртлээр би ирүүл байсан. Тэгээд би тэр татаж ундаг өвчтөй байсан. Гэртээ орсон ээж минь байсан. За тэгээд 5 эмэгтэй гараа 6 дахь нь би бол гарсан учраас ээж надтай ярьдаг байсан.
제사를 지내자고 그러는데 한 벌칙 За 올린다. тэгээд ээж минь аав чинь дахил 그것도 별로 없는데 хий гэж нь яах вэ гэсэн. 안 됩니다. Тэгээд миний хувьд бол итгэлгүй байсан хэрнээсээ би итгэл тийм сайнгүй байсан ч гэсэн би бол дахил бити хий энэ хоолнд бити хий гэж хэлсэн. 참선을 하고 있는데 Лаа маань өглөө босоо ширээ засах гад 시주하세요. 그러니까 우리 цэвэрлэг хийж байсан. 예수 믿습니다. Яг гэтэл манай аав болохоор гадаа нэг шарын шашинтай лам ирсэн. Гэтэл манай аав бол Христэд итгэдэг гэсэн. Гэтэл тэр шарын шашинтай лам болохоор өөстөө нэр муу хэлээ явсан юм байна. Тэгтэл тэр шарын шашинтай лам болохоор энэ гэр үнэхээр шарын шашинтай тэр хүн лам хүн хэлэхдээ өгсөн хүний өмнө ширээ засах юм бол сайхан амьдрах юм байна гэж хэлсэн. Гэтэл аав нь тэрийг сонсоод ээжд нь ирээд бол дахил өргөө тэр өвөг эцгийн нас орсон өвөг эцгийн өмнө дахлын ширээ засъя гэд байсан. Тэгээд хүү бол пастор бол хүүхэд байсан учраас болохгүй гэж хэлсэн. Тэгээд сүүлдээ бол ширээ зассан. Харин 12 цаг гээд орой болов ерөөсөө тоогоо дасардаг байсан. Солонгост бол дээр үед болов тэгж тогийг болоод за тэгэл 12 настай байхдаа би гадаа байж даарч байгаа л тэгэл орж ирсэн. Ээж нь ширээ засчгүй аав нь тэнд мөргсөн юм байна. За тэгээд тэр хагас сая өдөр болоод сургууль явдаг байсан. Одоо бол хагас сая тэр сургууль амардаг болсон. Харин тэр үед бол сургуульд би хагас сая тэр явдаг байсан. Яваад буцаж ирэхдээ би галтгооныхоо өрөөнд бол ерөөсөө галтгооны өрөөс өрөөрөг орох гэж байгаа тухай алдаад унтсан. 그냥 그 여러분들 간증할 때 막 그 이볼에서 나오는 막 이렇게 하는 거 있어. Тэгээд тэр хүн болоод татаж унахад бол амнаас нь хөөс сахараад унд юм байна. Ээж минь намайг харсан. За тэгээд тэр бол нэлээд өглөө бол хүчтэй сургууль дээр хүртэл унж тусаад байсан. Муурч унаад байсан. Тэгээд манай ангийн багш болон захирал багш намайг дуудаад тэгээ манай ангийн багш болон захирал багш надад дуртай сайн байсан, хайртай байсан. Миний хувьд бол хичээл сайн, хөл бөмбөгөө сайн байсан. Энэ хүүхэд яагаад ийм болчихоо гэсэн. За би тэгээ чамаас хүсэх зүйл байна гэж хэлсэн. За 3 сар сургууль битгий ирээ гэж хэлсэн. Миний хувьд тэр бол маш их уйтгартай байсан. Хичээл хийж чадахгүй байгаа учраас. Тэгээ хүүхдүүд болохоор ээж аавдаа хэлсэн юм байна. Тэгээ сургууль дээр унаад байхаар тэгээ хүүхдүүд айгаад тэгээд сургуулиас бол тэрийг хүсэхгүй гэдэг хичээл хийх боломжгүй болгосон. Тэгээд гэртээ байсан миний ээж тэгээд сүм чуулганд очихгүйсэн. Яагаад тэгэхээр тэр дахил өргөснийхээ дараа тэгээд би юм болсон шүү дээ. Манай эхнэр надад энийг сануулж өгсөн. 7 хоногийн дараа манай аав ямар шалтгаангүйгээр унсан. Тэгээд тэр унсан тэгээд ерөөсөө бүтэн жил хэвтэрт байсан. Тэгж харагдсан. Миний хувьд бол тэр цагаас эхлээд сүм чуулганд маш их идэвхтэй явж хэцүү байгаа учраас за тэгэл ерөөсөө энэ жирэмс татаад унах юм бол хэцүү. Энэ 2-3 цаг бол тэр газар хэвтээд босч ирдэг юм байна. Тэгээд 1 жил болтол өглөө уулган залбирал орой уулган жадаа жилийн дотор бол бүх дахиж би сэргсэн. Тэгээ би бол одоо амьд байна шүү дээ. Тэгээ манай тэр нутагт бол манай нэг танд ихч байсан. За тэр хоёр бол нас орсон. Тэгэхээр энэ датдаг өвчин бол өгтөг өвчин. Ягаад тэгэхээр гент ерөөсөө л хаа нэг газар толгой тархиа зохиол ерөөсөө өгтөг тийм өвчин. Энийг бол та бүгд зүгээр сонсох хэрэггүй. Бурхан энэ болоод ажиллаж байна шүү дээ. Ягаад тэгэхээр дахлын ширээ гэдэг мэн. Өгсөн хүний өмнө ширээ засна гэдэг мэн. Миний сүнсийг бохирдуулж байгаа учраас надад бурхан нүгэр Эзекиэл намын 14 дээр бол хэлж байна шүү дээ. 어떻게 마음의 우상을 가진 너를 돕겠느냐 하면서
зүрхэндээ шүтгээнүүдээ залснараа хэлэнцгийхээ бүдрэх чулууг нүүрийнхээ яг өмнө тавьсан атал би ер нь тэднээс асуух уу. Тэгэхээр энд бол 이런 일들을 Изекэл номдэр хэлсэн байна. 그래서 너가 취소시켜야 돼. 취소 예배도 괜찮아. Тэгэл ерөөсөө 하는 거고. 그걸 동조하는 사람도 많아. энэ дахилд оролцож байгаа бүх хүмүүс л энэ зөвшөөрч байгаа хүмүүс болон хийж байгаа үлдэж байгаа хүмүүс бүгд бол энэ ерөөсөө сүннөө өхнөө гэж хэлж байна. Тэгэхээр бидний сүнс бол цэвэрхэн байх хэрэгтэй. Есүсийн цусаар бид нар бол гим нүгэлтэй хүмүүс байсан. Харин эзний тэр загалмай дээр урсгасан цусаар тэр ариун цусаар бид нар бол гим нүглийн төлөөсийг төлсөн шүү дээ. Гэтэл бид нар тэр дахил засж байгаа тэр оршуулга хийж байгаа тэр зарим хүмүүс тэр нас орсон хүний зургийн өмнө эзний заасан залбирлыг хэлээд байдаг хүн байдаг. Тэр бол буруу. Тэнд зургийн өмнө зогсох чирэг байхгүй. Би тэр хүн гэр бүлд ойлгох хэрэгтэй. Адилхан Христэд итгэдэг хүн болоод бид нар ингэж болохгүй гэж хэлэх хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ерөөсөө тийм байдлыг бий болох хэрэг байхгүй. Харин тэр хүндэтгэл мөргөл өргөх тэр байрыг бол засах хэрэгтэй. Харин тэр пастор бол тийм байдалтай чадахгүй, тийм байр суурь дээр зогсож чадахгүй байна. За миний хувьд бол ерөөсөө Америкт бол тэр шарлыг авсардаг юм байна. Тэгээд зураг мураг ерөөсөө бүх юм авсар тавиал. За тэгэл би тэр Иесүний тэр сайн мэдээнд бол улаан цэцэг тавиа гэж хэлдэг. Цагаан цэцэг тавьдаг шүү дээ. Гэтэл бид нар дахиж эзэн дотор уулзнаа гэд бид нар хүндэтгэл мөргөл өргөснийхээ дараа тэнд бол очиж бүрэн хэрэг багчгүй. Тэгээд бүгд цэцэг тэр улаан цэцгийг тавиад тэгэл урд цэцэгнүүдэд тавиал. Тэгээд тэр үлдсэн гэр бүлийн хүмүүстэй сэтгэлийн тэнхээ өгөөл зогсоод хизээч миний хувьд бол тэгж өгсөн хүний юм дахлын ширээ засч байсан удаа байхгүй болохчгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ үгийг сонсоод тэр Бурхныг баярлуулсан ажил маань юу вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Бурхан биднийг аврахын төлөө өөрийнхөө хүүг харамлаагүй өгсөн шүү дээ. Тэгэхээр бид нар энд хариулах хэрэгтэй. Миний болоод Бурхан болоод хартай Бурхан дахил бүү өргөө гурам шүтэн бүү шүтээ гэж Библиэр дамжуулж хэлж байхад бид нар яхаар хүний царайг харан би тэнд очиж өөрийнхөө сүнсийг бохирдуулах юм бэ? Тэгж болохгүй. Имануэль чуулган итгэгчээр зогсохгүй. Монголд байгаа итгэгч нар та бүгдийг анхааран сонсох хүсэж байна. За би бол ерөөсөө 33 жилийн турш та бүгд намайг дагж ирсэн бүгд би бол та бүгдэд маш их хайртай. Та бүгдийг удирдан Бурхны өмнө хүн болгон болвол Бурхны өмнө та бүгдийг хүн нэг болгон зогсоход үнэхээр сайн байлаа гэж тэг цаашаадаг авсан итгэгч нар байхыг хүсэж байна. Би бол та бүгдийн сүнслийг удирдагч би Бурхны өмнө очихдоо чамаас болоод энэ сүм чуулганыхан бүгд болол мөхлөө гэсэн үгийг сонсохыг хүсэхгүй байна. Дараачийн 7 хоногт ургацын баяр за Солонгост ургацын баяр болохоор тэгэл дахлын ширээ засдаг тийм ёс заншилтай болохоор хэцүү. Тэгээ Христэд итгэдэг хүмүүс